Чиглэлээс зочин ярилцсан цагаар үргэлжилж байна. Өнөөдөр анхаар хамж одоо бүлэглэлтэй бүлгээр зочны цагаар орон бүрийн үзэгчтэй манай хөтөлбөр. Тэгэхээр үзэгчтэй хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. За хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр байгаа. За өнөөдөр зориулаад би оюуны өмчийн тухай ярилцахаар студидтэй оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч оюун гэрлийг урлаа. Ингээд урилга улаан авч студид цаг зав гаргаж ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За оюуны өмч гэдэг. За хүмүүс бол за одоо юу гэдэг үл хөдлөх хөрөнгийн өмч ч юм уу автомашина өөр дээр ингээд бүртгүүлээд өмчөө баталгаажуулдаг тийм. За ялангуяа орон сууц, автомашин эсвэл бол газарч гэдэг юм ингээд хөрөнгүүдээ аягүй сайн баталгаажуулж бүртгэлжүүлж авдаг. Оюуныхаа бүтээлд болохоор тэр болгон баталгаажуулаад бүртгэлжүүлээд энэ миний өмч гэдэг патент авах хэсэг нь бас жоохон сул байгаа юм шиг гэж харагдаад байдаг. Тэгэхээр оюуны өмчийг юу яаж баталгаажуулдаг юм бэ? За ер нь бол оюуны өмчмөн дотроо үндсэн хоёр салбартай байдаг. Тэр нэг гол одоо онцгой хэрэг олгодог салбар бол патентын хуулиар олгогддог шинэ бүтээлийн патент, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалт гэх мэтчлэн объектуудаар оюуны өмч буюу аж үйлдвэрийн өмчийн эрх олгодог. Нөгөө нэг салбар маань болохоор зохиогч эрхийн бүтээл гэж байдаг. Тэгэхээр зохиогч эрхийн бүтээлийг бол хүн болгон бараг ихэнх нь мэддэг. Өөрөөр хэлбэл дандаа урлаг уран сайхан ном зохиол тийм ээ. Одоо яг биднэрт өдөр тутам хэрэглэгддэг номоо уншдаг тий. Дуугаа сонсдог гэх мэтчлэн ингээд хэрэглээнд байнга байж байгаа болохоор ингээд их олио ойр байдаг. За тэгэхээр аж үйлдвэрийн өмч буюу одоо тэр техникийн технологийн шийдлүүд өөрийнхөө одоо тэр бүтээлийг одоо орчиндөө байгаа тэр дутагдaltaа буюу тий шийдвэрлэх боломжтой асуудлуудыг олж харснаар аль хинч бол тий одоо оюун ухаан зарцуулаад тэр асуудлыг шийдэж чадж байгаа хэм боловч оюуны бүтээл өөр дөрөв одоо зохион бүтээж тэр зохион бүтээсэн бүтээлээрээ онцгой эрх буюу патент онцгой эрхийн бичиг авах боломжтой байж дээ. Тэгэхээр хүмүүс харахтаа бол нөгөө оюуны бүтээлийг зохион бүтээдэг тий зохион бүтээгч энэ шиний санаачлагч хүмүүст ингээд тусдаа төрсөн тусдаа хүмүүс байдаг юм шиг ингээд ойлгоод байдаг. Гэтэл тийм биш. Одоо ерөөсөө хүн болгонд энэ эрх бол энэ одоо болцоо бол эрх тэгш байж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь л одоо оюуны өмчийн мэдээлэлтэй маш сайн танилцах хэрэгтэй. Өөрийнхөө хийсэн бүтээл одоо шинээр сэтж байгаа, сайжруулж байгаа тэр шийдэл чинь одоо тий одоо ямархуу хэмжээнд явж байгаа. Өмнө хин нэгийн хийсэн байсан юм уу? Эсвэл одоо судлагдчихсэн юм уу тий? Тэрийг маш сайн судалж мэдэх ёстой. Үүний тулд оюуны өмчийн мэдээлэлтэй сайн танилцаж, оюуны өмчийн мэдээллийн сан буюу патентын мэдээлэлтэй цаг тутам ингэ танилцж байх нь та өөрөө оюуны бүтээл эзэмшигч, оюуны өмчийн эзэн болох боломжтой байж байгаа. Тэгэхээр оюуны өмч маань өөрөө бусад одоо энэ үл хөдлөх хөрөнгө одоо хөдлөх болон хөдлөх бус те үл хөдлөх хөрөнгөтэй нэгэн адил бас том хөрөнгө тухайн хүний одоо захиран зарцуулах эрхтэй өмч болж идэг ийм онцгой объект байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл нэг хэсэг Улаанбаатарын утаатай холбоотойгоор 100-ны патентууд маш хэрэгцсэн. За надад нэг утаа баг гаргадаг 100 байна. Бүр утаагүй ч гэж ярьдаг. Би нэг утаагүй 100 зохиочлоо. Одоо энэ патентийг би яаж авах вэ гэдэг. Гэтэл надтай яг ижлэхэн сэтгэхгүй мөртлөө төстөө сэтгэцэн хүн байгаад патент авцсан байгаа эсхийг би яаж мэдэх вэ? Тий. Тэгэхээр нөгөө хүн маань одоо юу гэдгийг нөгөө биетерэн дурдсан тийм ээ. Оюуны өмчийн мэдээлэлтэй танилцаагүйгээсээ болоод маш их холуур зам, маш их цаг хугацаа мөнгө зарцуулаад ингээд тойроод яваад идэг. Гэтэл тэр хүний зохион бүтээгээ судлаад хийгээд байгаа бүтээл нь өмнө нь хин нэгний хийсэн бүтээл байх боломжтой. Тэгэхээр оюуны өмчийн мэдээлэлтэй сайн танилцаж нөгөө бүтээл маань миний одоо хийгээд байгаа энэ судлаад байгаа зүйл те нөгөө 100-ыг утаагүй болгох гэдэг энэ шийдэл маань өмнө нь хийгдэж ижүү хин нэгэн одоо те одоо Монголд ч бай эсвэл гадаад ч бай судалж ижүү энэ талаар хин нэгэн хүн одоо энэ ийм төстөө миний хийж байгаа бүтээлтэй төстөө бүтээл гаргаж ижүү гэд оюуны өмчийн сан руу хандаж оюуны өмчийн мэдээлэлтэй танилцсанаар тэр хүн маш олон шатыг алгасаад одоо маш их цаг хугацаа мөнгө хөрөнгө алдах байсан одоо эрсдлээс хамгаалагдчихэдэг. Өөрөөр хэлбэл тэр хүн тэр мэдээлэлтэй танилцсанаар энэ хүн ингэж шийдсэн юм байна. Тэгвэл би одоо энийг ингэж янзлжуул минийх болох боломжтой юм байна. Би энийг ингэж өөрчилснөөр одоо энэ хэсэг нь л одоо миний өмч болж байгаа ингээд одоо маш урт хугацаанд өөрийнхөө шийдлийг оновчтой болгох тэр тулгарч байгаа асуудлаа шийдэх юм боломж бүрдэх учраас оюуны өмчийн мэдээллийн сан
сар болгон оюун нэмжийн байгууллагаас манай сайтаар дамжин хэвлэгддэг оюун нэмжийн мэдээлэл сэтгүүлтэй танилцаж мэдээллийг хүлээж авч явах нь бол тэр хүнд маш их ач холбогдолтой цаг хугацаа хэмнэсэн тэгээд өөрөө бас одоо маш их үнцэнтэй бүтээлийн эзэм өмчлөгч болох боломж байж тийм үү. Ааха. Ямар тохиолдолд жишээлбэл патентын эрх олохоос татгалзаж байна вэ? За өмнө нь одоо юу гэдэг нэг хүний одоо жишээлбэл энэ цэвэр ус байна тийм. Цэвэр устай яг ижилхэн төстэй технологиор байвал тэрэнд одоо юу патент эрх өгөхгүй гэж бид нар одоо бүдэг бадгаар ойлгоод байна шүү дээ тийм. Яг бүтээгдэхүүн дээрээ яг яаж патент олголт явагддаг вэ? Би түрүүн бас дурдаад өнгөрсөн тийм ээ. Нэг ийм сав баглаа буудал усыг ингэж хийхийн тулд энэ савнд савлагдж байгаа усны найрлага тэр дотор тэр хүний биед тэ эрэг сайн нөлөө үзүүлж байгаа тэр найрлага бүтэц бол нэг төрлийн бүтээл болдог. Мөн энэ савны гадна дизайн тийм ээ одоо бусад төрлийн энэ сав баглаа буудлуудаас гадаад хэлбэр өнгө үзмжээрээ ялгарч ивэл бас нэг төрлийн бүтээлийн хамгаалалт болдог. За мөн одоо энэ сав баглаа буудлын дээр ингээд тавьсан наацсан байж байгаа энэ Банаква гэдэг ингээд нэртэй энэ лого шошиг байж штэ. Энэ маань бас нэг төрлийн оюун нэмжийн хамгаалалт болж ийм олон төрлөөр ингээд хамгаалагдж идэг. Гэтэл хүмүүс ойлгохдоо ердөө нэг л хүний ингээд бүх юм те ингээд Банаквасны патент дээр нь л гэлээ. Хийцэн л байгаа ах гэд ингээд бодоод яваад идэг. Гэтэл шошгын өөрчлөлт те маш гоё нэртэй хөөрхөн одоо өнгө үзэмжтэй ялгаатай одоо дуудлагатай ч юм уу ийм барааны тэмдгийн ялгаатай дүрслэл илэрхийллээр бол өөр дээр бас барааны тэмдгийн гэрчлэгээ өмчлөл авч болно. Тэргээрээ тэрэн дээр дөрүүлээд одоо сав баглаа буудал одоо ийм савтай усыг савлаад одоо үйлдвэрлэл эрхлэх боломж байж идэг. Мөн маш их гоё хийх хуартай хэлбэр дизайнтай сав баглаа буудлыг нь шийдчихэд тэр сав баглаа буудал дээр түшиглээд бас үйлдвэрлэлээ явуулах юм уу эсвэл заавалчгүй тэрэн дээр одоо тэр шийдсэн шийдлэрээ үйлдвэрлэл явуулахыг бас шаарддаггүй. Оюуны бүтээл туураад одоо шинээр тийм сайхан сав баглаа буудлын дизайн гаргачлаа гэж бодоход одоо магадгүй том үйлдвэрлэгчнэр танаас тий санал тавиад таны энэ зохион бүтээсэн лонхыг чинь би худалдаж авъя лицензийн гэрээгээр ашиглая гэд ингээд хүсэлт гаргаад худалдаж авах юм уу эсвэл лицензээр ашиглах юм боломж бас байж идэг. Магадгүй нөгөө усны найрлага тийм ээ тэрийг маш гоё эрдэсжүүлсэн одоо хүний биед одоо хоргоожуулах үйлчлэгийг сайжруулсан ийм зүйл байх юм бол технологийн шин шийдэл одоо шинэ бүтээлийн патент авах. Хэрвээ тэр шинэ шийдэл нь одоо үнэхээр одоо юу гэдгийг маш олон газар ингээд ижил төстэй зүйлүүд илрээд байвал тэр нь одоо юу гэдгийг тухайн үйлдвэрлэлээр буюу таны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр чинь л шинэ байгаа бол ашигтай загварын патент буюу миний патент авах юм бас боломж бас байж идэг. Тэгэхээр энэ хүү одоо тэр зохион бүтээх одоо оюуны өмч эзэмших энэ сэдэв санаачлагыг тэр хүн өөрөө л одоо эрэл хайлт хийж тийм ээ оюуны эмчийн мэдээлэл одоо тэр үндэсний баялаг сантай их ойр байснараа л олж авах боломжтой. Хүмүүс ер нь одоо бүтээгдэхүүний загварын патент авахдаа юун дээр хамгийн их алдаад байна? Яг та шинжээчээр ажиллаж байгаа тийм үү? Уучлаарай зарим тохиолдолд патент ирэх боломжгүй байна гэдэг хариу өгч байгаа. Зарим тохиолдолд болно гэдэг байгаа тийм. Тэгэхээр миний сая ярьсан энэ онцгой эрхүүдийг өхийн тулд Монгол улсад одоо патентын тухай хууль, барааны тэмдэг газар зүйн заалтын хууль, зохиогчийн хууль гэсэн үндсэн органик хуулиудаар ингээд зохицуулж байгаа. Тэгэхээр яг энэ саяын таны асуусан тийм ээ. Би одоо зохион бүтээсэн зүйл дээр одоо шинэ гээл өөрөө бодоод яваад байхтэй мэдүүлгээ бүрдүүлээд оюуны эмчийн газар материалаа ингээд өгсөн чинь шалгаад үзэл шинэ биш байна. Яг гэвэл тэр нь өөр хин нэгэн өмнө нь ингээд тэрийг зохион бүтээсэн, санаачилсан, сэтгцэн зүйл байсан учраас танд патент өгөх боломжгүй байна. Гэт энэ патентын тухай хуулинд бол тавьсан шаардлагууд байдаг. Тэгэхээр тэр шаардлагуудыг одоо оюуны эмчийн газарт мэргэсэн шинжээчнэр дээр тогтоодог байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүн өөрөө шин зүйл хийцэн гэдэл бодоод яваад итэл нөгөө хангалттай мэдээлэлтэй танилцаагүй өөрийнх нь бүтээл яг аль түвшинд явж байгааг мдээгүй тий өөрөө ингээд шинэ гэж бодоод яваад итэл оюуны эмчийн газарт материалаа өгөөд патент авах гэдэг хүсэлт гаргасан чинь тухайн патент буюу тий өөрийнх нь сэдсэн тэр шийдэл
өмнө хин нэг хийсэн шийдэл, өмнө хин нэг нь сэтгцэн нийтэд илэрхий болсон бүтээл байх юм бол танд патент олох боломжгүй. Яг тэгвэл хуулийн шаардлага хангахгүй шинэ ялангуяа бүтээгдэхүүний загварын шинэ шийдлийн хувьд бол заавалчгүй өмнө хин нэг хийгээгүй өөрмөс шинэ байх ёстой. Мөн гадаад хэлбэр дизайны, онцлог дизайн агуулсан байх ёстой. Ийм шаардлагуудыг тавьдаг. Тэгэхээр тэр шаардлагуудыг бол оюуны эмчийн газарт одоо мэргэжсэн шинжээчнэр тогтоодог байх. Та яг бүтээгдэхүүний загвар дээр ингээд ажиллаж байхад үнэхээр сонирхолтой ямар оюуны өмчийн асуудал патент орж ирж ирсэн бэ? Яг өмчлөгчийг хэлэхгүйгээр зөвхөн бүтээлтэй холбоотой хүмүүс одоо ингэж боддог. Та сая ярианы хахинд хэлжсэн. Оюуны өмчийг одоо санаачилж байгаа хүн, за тэг өмчлөж байгаа хүн энэ тусгаал хүмүүс байх юм шиг гэж тийм. Гэтэл бид нар өдөр тутмын амьдрал дээр хүн болго оюуны өмчлөгч байхаар хүн болгоны толгой ажиллаж л аваад тэнд ямар нэг юм байж болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэрнтэй холбоотой тийм сонирхолтой патентууд юу байдаг оюуны өмчийн газраас олгосон? Ер нь бол одоо энэ Монгол улсад олгож байгаа оюуны эмчийн эрхийн хамгаалалт бол зөвхөн үндэсний хэмжээнд биш тийм ээ. Олон улсын хэмжээнд бас авч үздэг байгаа. Өөрөөр хэлбэл таны зохион бүтээсэн одоо ийм лонхны загвар дизайн би шинээр зохион бүтээчлээ. Минийх одоо ингэ гадаад хэлбэрийн хувьд хүний гарт ингээ бариад явхад ингээ сугарж унахгүй одоо тийм ингээ хурам мурын ингээ тэглээд маш их юм хэрэглээг ингээ дэмжсэн ийм бүтээгдэхүүнээ гэд ингээ өөрөө ингээ үзтэл таны бүтээлийг зөвхөн үндэсний санд биш олон улсын хэмжээнд бас судалж үздэг. Магадгүй тэгсэн чинь нөгөө таны зохион бүтээсэн загвар Америкт ч юм уу тийм эсвэл Оросд ч юм уу ингээ яг тиймэрхүү төстэй загвар ингээ сэтэдэд хийгээ гарцсан байх юм бол тэр таны бүтээл бол бас шинэлэг нөгөө шинэ байх шалгуурыг бас хангахгүй болоод явцдаг. Тэгэхээр би дахиад хэлэх чинь тийм ээ нөгөө өөрийнхөө бүтээлийн бас яг аль төвшөнд явж байгаа вэ гэдгийг маш сайн судлаж үзэх шаардлагатай. Тэгээд ер нь бол бид нар энэ оюуны эмчийн салбар буюу энэ оюуны бүтээлийг хамгаалах энэ үйл ажиллагаа бол маш их сонирхолтой. Яг гэвэл маш их өдөр тутам маш их шин бүтээгдэхүүнүүд, шин гоё санаачлагууд ингэж орж ирж идэг. Тэгэхээр ерөөсөө уйдшгүй өдөр болгон маш их гоё бүтээлүүдтэй танилцдаг. Магадгүй тэр зарим нэг бүтээлүүд зарим гадаадын дотоодын хүмүүсийн бүтээлтэд давхцаад хамгаалагдахгүй байх боломжтой хэдий ч тэр хүмүүсийн сэтж байгаа тий шинийг санаачилж байгаа тэр сэтэл маш их бас гоё урам өгж идэг. Тэгээд яг ингээд тухайн бүтээгдэхүүн гэдэг ингээд ярих юм бол хүмүүс ингээд бидний амьдарч байгаа ингээд орчин ердөө өмсөж байгаа хувцс, ууж идж байгаа хоол хүнс тэгэл тий бүх зүйл маань ердөө ингээд оюуны бүтээл бид нар ердөө л оюуны бүтээлийн хүрээлт донд амьдарч идэг байхгүй. Тэгэхээр одоо аль нэг ямар нэгэн одоо хэрэгжилж байгаа одоо гар утасч байдаг юм уу эсвэл те одоо гар утасны тэр нөгөө тоглож байгаа тоглоомны чинь програм ч юм уу ингээд таны сэтгэлд хүрэхгүй одоо ингэжүүлээд эсвэл надад ингээд сэтгэл ханах гэдэг юм ч гэдэг юм уу те тийм байдлаар ингээд сайжруулж байгаа тэр үйлдэл болгон чинь л танд одоо таны оюуны бүтээлжүүл хөдөлмөрийн үр дүнд бий болж байгаа оюуны бүтээл болох боломжтой байдаг юм аа. Тэгэхээр хүн болгонд энэ оюуны эмчийн эрх эдлэх тийм ээ оюуны одоо бүтээлийн эзэмшигч байх боломж бол нийтдээ байгаа шүү гэж зөвлөе. Оюуны өмчийн дотор нь патент эрх, зохиогчийн эрхгээ хоёр ангилахаар за патент эрхтэй холбоотой асуудал бол за нэг талаасаа зохиогчийн эрхийгээ бодоход харьцангуй зөрчил багч юм шигтэй. Өөрөөр хэлбэл одоо дуучтай нэг дуу гаргалаа гэж тэгэхэд ялангуяа нэг хэсэг бол албан ёсны CD нээлээ гэхэд завхад дээр дуун явж идэг те. Аль хэвч хуулбарлаа тараацсан. Эсвэл одоо өдөр бид нараас ярьжлаа нэг дуучны дугаараа хүмүүс караокед ороод дуулдаг. Гэтэл тэр зохиосон хүнд нь ч оюуны өмч ашиглуулсны төлбөр төлөгддөггүй. Дуулсан дуучинд нь ч төлөгддөггүй. Тэгээд нэг юм оюуны өмчийн улгаа байж л идэг штэ гэдэг нэг юм хатгаарсан бас нэг юм яваад байгаа л да. Тий. Бас тэр бол нөгөө яг хувь хүмүүсийн өөртөө ухамсарын асуудал болоод байгаа байхгүй юу? Биеийнхээ одоо оюуны хөдөлмөрийг одоо юу гэдгийг тэр хүн одоо тий өөр хөдөлмөр эрхэлжсэн бол тэр хөдөлмөртөө тохирсон хөлстэй цалингаа аваад ингээ явцдаг. Гэтэл оюуны хөдөлмөрийг ингээ хүмүүс тэр хөдөлмөрлж байгаа цаг хугацаа зарцуулж байгаа тэр тий хөрөнгө мөнгийг тооцоолохгүй ч юм уу тий мөн тэр өөрөө бас би нөгөө зохион бүтээгч шинийг санаачлагч байх боломжтой гэдэг
сэтгүүл суугаагүйгээсээ болоод хүмүүс нөгөө бие биенийхээ хөдөлмөрийг үнэлэхгүй тэр ялангуяа та сая дурдсан тийм ээ патентын эрх буюу онцгой эрх олгож байгаа тэр аж үйлдвэрийн өмчийн салбарын бүтээлүүдэд олгож байгаа тэр эрх бол хуулийнхаа дагуу тодорхой хугацаагаар хязгаарлагдсан онцгой эрх байдаг байхгүй юу? Зохиогчийн эрхийн бүтээл шиг насан туршийн өмч бол байдаггүй. Насан турш тэр хүний өмч байгаад нас орсноос хойш одоо зохиогчийн эрхийн бүтээл бол 50 жил тэр хүний нэр дээр дуудагдаж дурсагдаж ингэ явдаг ийм онцлогтой эрх байтал патентын хуулиар олгогдож байгаа тийм энэ патент гэдэг чинь өөр нэг онцгой эрхийн бичиг гэсэн. Тэгэхээр энэ онцгой эрх олгож байгаа энэ бүтээлүүд маань бас тэр болгон нөгөө хүмүүст яадаг тийм ингээл аваад ашиглах боломжтой юм шиг ойлгогддог. Тэр бол яг тэр хүмүүсийн өөртөөх нь бас мэдлэг мэдээлэл дутуу байгаагаас л болж байгаа ойлголт болов. Гэхдээ бол одоо бас манай залуу үе те бас шал өөр шинэ 90 үед амьдарч байна. Тэгэхээр манай энэ залуучууд ялангуяа энэ жилийн оюуны өмчийн өдрийн ураа бол те нөө залуучуудад чиглэсэн байгаа те. Тэгэхээр оюуны өмч ба залуучууд тэгээд илүү сайхан ирээдүйг өөртөө одоо зохион бүтээцээ хийсэн юм ураатай одоо өдөр оюуны өмчийн одоо өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Яг ийм оюуны өмчийн өдөр яг тантай ингэ ярилцлага хийж одоо бас их баяртай байна. Тэгэхээр одоо шинэ энэ дижитал 90 үед амьдарч байгаа манай залуучуудын одоо сэтгхүү хандлага тий маш өөр болсон байна. Тэгэхээр энэ явандаа бол энэ оюуны өмч болоод бусад энэ тий нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхийн чиглэлд болоод манай залуучууд их идэвхтэй санаа шатаа оролцож одоо энэ хуучин одоо буруу хэм маягийг халах байхаа л гэж найдаж байна. Энэ жилээр яг тийм байсан. Залуучууд руу илүү чиглэсэн. Одоо жишээлбэл залуучууд ялангуяа сошиал орчин эсвэл гар утасны ч юм ингээд тоглоом зохион бүтээж байгаа тий код их бичиж байгаа. Тэр нэг магадгүй нэг баг болоод компьютерийн тоглоом зохиолоо гэхэд тэргээ өөрсд дээрээ оюуны өмч болоод бүтээл болгоод авчих боломжтой тийм ээ. Боломжтой л байх аа. Хамгийн гол нь нөгөө хэрэглэн дээрээс те дандаа дараагийн шинэ бүтээлүүд үүсч явж байдаг. Одоо оюуны өмчийн газарт батлагдсан шинэ бүтээл одоо энэ өмнө нь гарсан энэ бүх бүтээлийн сангууд бүх бүтээлийн хэрэглээч нь л өөрөө дараагийн бүтээлүүдийн шинэ бүтээл гарах тэр бүтээлүүдийг улам боловсронгуй олгох тийм ээ тэр үндэс суурь болж явж байдаг. Тэрнээс биш хаач байхгүй хизээж шинж хийж байгаа зүйлийг хийгээд тэр хүн зохион бүтээгч юм уу шинийг санаачилж болно гэж ерөөсөө байдаггүй. Жижигхэн л одоо жишээ нь Coca-Cola компани тэр нөгөө нэг юм төмөр лаацтай ундаа байдаг шүү дээ. Тэрний зөвхөн тэрнийг ингээд таг гэдэг дуургаад онгойлгодог тэр бөглөөл одоо маш том одоо шинэ бүтээлэр тий одоо батлагдаад тэр нь дэлхийд даяар тархсан ийм жишээтэй байх жишээтэй. Тэгэхээр бидний одоо тэр шинийг санаачлах энэ ялангуяа залуучуудаа уриалж хэлэхэд те бид хэд бол одоо энэ шинэ 90 үед бол залуучууд маань маш их гоё өдрөг сайхан сэтгхүүтэй бас маш их ухаалаг ялангуяа одоо энэ дижитал 90 үе буюу одоо энэ бидний хэрэглээ бол ердөө ингээд технологиччод байна шүү дээ. Технологийн 4-р хувьсал гэдэг энэ дараагийн үеийг ингэж заламжлаа авч явах одоо энэ залуучуудаа одоо дэлхийн оюуны эмчийн байгууллага маань одоо энэ цаашдын хөгжил бол энэ залуучуудын гарт байна шүү гэдэг утгаар энэ жилийн ураг бол оюуны эмч залуучууд гэсэн энэ сэдвэр хийж гинэ гэж ойлгож байгаа. Оюуны өмч өөрөө үйлдвэрлэлд нэвтрээд бусд нь хэрэглээд хэрэглэснийхаа төлөө төлбөр төлөөд бүгдээрээ ашиг хүртээд хөгжих нь хамгийн гол зорилго тий. Зөвхөн оюуны өмчөөр бүртгүүлээд асуудал дуусчих юм биш шүү дээ. Тэгэхээр тий бүртгүүлснээр одоо тэр өмчтэй болсноор ингээд болчихж байгаа зүйл би ердөө биш. Тэр бүртгэл үүсэх буюу танд өмч бий болох тэр процесс бол хуулийн дагуу процессын дагуу яг ингээд та шинэ зүйл хийсэн бол би ийм зүйл хийчлээ. Өмнө нь ингэж хийжсэн би ингээд сайжруулсан чинь одоо энэ дээр би патент авах болох нь үг гэдэг ингээд шалгуулж байгаа энэ шалгуур хуулийн дагуу хийгдэж байгаа процесс байгаа. Шалгачлаа тийм ээ. Шалгаад танд патент олох боломжтой байна. Та шалгуурыг хангачлаа. Таны хийсэн зүйл бол яг энэ хэсгээрээ шинэ энэ заалтууд нь одоо боловсруулалт нь тэр технологи шийдэл нь бол таних юм болж байгаа шүү гэдгийг ингээд эрхийн баримт бичгээрээ заагаад өгчдөг. Тэгэхээр нөгөө хугацаатай олгогддог эрхийнхаа хэмжээнд одоо шинэ бүтээлийн патент бол 20 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Бүтээгдэхүүний загварын одоо энэ аливаа эдлийн гадаад сав баглаа бодлын дизайн бол 10-15 жилийн хугацаанд хүчинтэй байж идэг.
За бараан тэмдгийн эрхийн хамгаалалт бол 10 жилийн хугацаатай ингээд олгогддог ч гэх мэтчлэн ингээд ийм хугацаатай олгогддог эрхүүд байгаа учраас тэр хугацаатай олгож байгаа тэр онцгой эрх эдэлж байгаа хугацаанд дотроо та амжиж нөгөө оюуныхаа бүтээлийг үйлдвэрлэл эрхлэгч нар рүү одоо хандаж тэдэнд худалдах уу эсвэл маш олон үйлдвэрлэгч рүү зэрэг хандаад лицензийн гэрээгээр ашиглуулаад тэндээс эдийн засгийн ашиг олж авах боломжтой байна уу? Энэ стратеги төлөвлөгөөг бол яг тэр нөгөө патент эзэмшигч өөрөө гаргадаг. Өөрөөр хэлбэл өмчтөө хүн бол нөгөө өөрийнхөө өмчийг яаж хэдэн төгрөгөөр зарах уу, хэнд зарах уу гэдээ эрхэн бүх хүн нөгөө өмчлөгчд байж идтэй адилхан нөгөө онцгой эрхээ би хугацаа одоо онцгой эрхийнхаа хүчинтэй байх хугацаанд дотор эдлэх эрх маш чухал байж байгаа. Тэгэхээр тэр оюуны бүтээлийг одоо гадагш нь экспортлох буюу одоо гадагшаа сонирхол одоо бүр гадаадын том компаниуд ч оюуны бүтээлийг чинь одоо худалдан авах боломж байж байгаа. Тийм учраас өөрийгөө голохгүй одоо оюуны эмчийн мэдээллийн сан одоо оюуны эмчийн газарт хадгалагдаж байгаа үндэсний том баялаг сантай байнга холбоотой байж нөхөрлөж тийм ээ. Тэндээс маш их мэдээллийг олж авах нь одоо дараагийн сайхан бүтээлүүд одоо илүү сайхан ирээдүйг бүтээх боломж бол бидний гарт байгаа л гэж хэлмээр байна. Таны сая тэр хэлдэг 5 жил, 10 жил, 20 жил гэж хугацаа заадаг нь ямар шалтгаантай вэ? Тэр бол нөгөө технологийн үйлдвэрлэлийн явцтай холбоотой. Өөрөөр хэлбэл тэр технологи шийдэл бол 20 жил ингээд үйлдвэрлэгдээл байна гэж байдаггүй. Яг тэгвэл одоо жишээ нэг биенийг эрдэжүүлсэн ийм хүний биеийн эрүүл мэндэд одоо маш их нөлөөтэй ийм усны найрлага ингээ хийлээ боловсрууллаа гэж бодъё ингээ усыг шүүгээд ингээ эрдэжүүлээ гаргаад ирдэг ийм технологи шийдсэн байлаа гэж бодъё. Тэгтэл тэрийг одоо магадгүй би ингээд нэг 5 жил хийж итэл дахиад өшөө сайжруулах ч юм уу өшөө технологи ингээд хурдан хөгжиж байгаа юм дахиад ажиллал гэдэг шүү. Тий, дахиад дараагийн бүтээлүүд гараад ирэх боломжтой учраас магадгүй энэ бүтээл 20 жил хүчинтэй байхгүйгээр магадгүй 5-3 жил болоод дахиад шинжилгээтэй тэр хэрэглэгдэхгүй дараагийн үе рүүгээ шилжих дараагийн том өндөр технологийн бүтээлүүд гарч ирэх боломжтой байдаг учраас хугацаа тавьж өгдөг. Тэгээд нөгөө оюуны бүтээл чинь ялангуяа патент буюу онцгой эрхийг олгож байгаа энэ эрх чинь монопол эрх байдаг. Тэгэхээр насан туршдаа тэр монопол эрхийг эдлэнэ гэж бол байхгүй л дээ. Тэгэхээр яг л тэр дараагийн технологи дараагийн 90 үе гарч иртэл тэр бүтээлэл одоо монопол эрхийдлээд дараагийн бүтээлүүд гарах юм боломжийг бий болгож өгч байдаг. Оюуны өмчийн газар ер нь та бүхэн яг тоогоо хардаг уу? Жилд хэдчнээ бүтээлд оюуны өмчийн патент болон зохиогчийн эрхийн гэрчлэгээ өгдөг вэ? Дунджаар. За яг тоон статист үзүүлэлтийг би бол яг барьж авчирсангүй. Ерөнхийдөө бол яг би өөрөө бүтээгдэхүүний загварын шинжээчийн хувьд бол үндэсний болон гадаадын бүтээгдэхүүний загварын хувьд тийм ээ үндэсний болон гадаадын шин дизайны бүртгэл бол нэг 300-аад бүтээлийг бол оюуны эмчийн газарт Монгол улсад нэр зааж бүртгүүлдэг. Монгол улсад бүртгэж баталгаажуулдаг. За шинэ бүтээлийн хувьд бол нэг 150-аас 200 шинэ бүтээл бүртгэж байгаа. Харин түрүүн миний дурдсан те бараан тэмдэг буюу шошиг лого одоо энэ брендийн асуудал бол харин өөр. Брендийн тал дээр бол маш олон тооны жилдээ бараг 4-5 мянган бараан тэмдэг бүртгүүлдэг. За өнөөдөр бид оюуны өмчтэй холбоотой асуудлаар ярилцлаа. За өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр. Тэгэхээр энэ өдөр зориулаад оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч оюун гэрэл үзэгч та бүхэнтэй ярилцлаа. Ингээд за шинэ цогцлогчтой хамт байсанд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Тэгвэл хэлээс зочин ярилцсан цагаар үргэлжилж байна. Өнөөдөр анхаарал хандуулж байгаа